Сануу Диабен Италитай холбоотой бичлэгтэй давтай морил. Энэ удаагийн бичлэгдэр тайдын гарчид дээрээс харсанчлан ер нь Италид ирчээд хамгийн ихнийхээ хичээлдэр тайд юу хийх ёстой вэ гэдгийг би тайдад одоо хэлж өгч байна. За энэ дээр болохоор яг миний алдсан зүйлүүд байгаа. Тэгээд би яг 2 дугаар семестр дээр хамгийн ихнийхээ хичээл дээр өөрөө очиж үзсэн учраас за ер нь ингэх ёстой байд юм байна гэж ойлгосон. За тийм болохоор бас дээрэс нэг юм Аз хүний нэг зануу эсвэл Монгол хүний зануу жоохон ингээд хүнээс жоохон имээгээд байдаг юм байна лээ. Ер нь бол би бас ингээд ер нь надаас гадна өөр ингээд манай ангийн монгол хүмүүс хүртэл ингээд бүгдээрээ яг ерөөс ингээд багш магш дээр ингээд профессор дээрээ очиод нийт тэрийгээ тэгдэггүйсэн баггүй юу. Тэгээд яг энэ семестр яг өмнө семестрийн алдаанаасаа суралцаад ер нь яг ингүүл зүгээр юм байна гэдэг хэдий юм гаргасан. Тэгэхээр би тайдад одоо тэрийг хэлж өгье. За ямар таач штэ тий. Нэгдүгээр чи багш дээрээ очиод өөрийгөө танилцуулах ёстой. Хамгийн их хичээл дээр бүх хичээл дээр шүү заяа. За ингээд хамгийн их хичээл дээр чи очлоо. Тэнгүүт хичээлд очиж ямар таа суучин заяа. Хичээл эхлэхээс өмнө. За тэгээд ингээ хичээлээ суучаад хичээлээ дуусны дараагаар чи багш дээр заавал очиод би гэдэг хүн байгаа шүү гэдгийг мэдэгдэх ёстой. За яагаад вэ гэхээр чи нэгдүгээрт гадаад оюутан байгаа. Тийм учраас чи хичээлээ ойлгохгүй байх магадлал айгүй өндөртэй гэсэн үг. Ялангуяа над дээр болохоор би Итали хэл дээр сурж байгаа шүү дээ. Тэнгүүд миний Итали хэл тийм амар бол сайн биш. Тэнгүүд би яг ингээд хичээл дээр 100% тэр хичээлээ ойлгож олж чадахгүй байгаа хгүй юу. Тэнгүүд би эхний хичээл дээр ингээд суучингуудаа ингээд ерөөсө багштайгаа юу ч ярихгүй тэгэл ингээд энэ хүн байна даа л гэж багш ингээд тэр олон хүүхдүүдээс нэг Аа царайдаг хүүхд байгаа болохоор ингээд хотлог гадралдаг. Бусдаар л намайг хаанаас ирсэн яг ямар хөө ингээд зовлонтой байгаад байгаа гэдгийг ерөөсө мэддэггүй байсан байхгүй юу. Тэгээд би 2 дугаар семестр дээр болохоор багш дээрээ шууд эхний хичээл дээр очиод багшаа би ингээд гадаад оюутан байгаамаа би ингээд ерөнхийдөө бол ингээд Итали хэлтэй бол нэг тийм амар сайн бол биш. Тэгээд хичээлдээ нэг тийм ер нь бол тэгээд ингээд амар сайн 100% бол ойлгоод байхгүй байна. Тийм учраас за хоёр дахь юм асуух хэрэгтэй. Тэр юу вэ гэхээр тийм учраас би шалгалтаа англи хэл дээр өгөх боломжтой юу? Хэрвээ боломжтой бол би шууд 100% англи дээр өгмөр байна. Хэрвээ боломжгүй гэх юм бол ядаж та надад Итали болон англи хэлийг холиод өгөх боломж гаргах боломжтой юу? Бусдаар бол би яг ингээд Итали хэл дээр ингэхээр надад жоохон нэлийн асуудалтай байгаамаа. Би Итали хэлийг ингээд өгөн чи нэгэн жил сусан эсвэл одоо хэдэн сар сураад яг ингээд шалгалтанд тэнцэж ирсэн байгаа юм аа. Тийм болохоор энэ жоохон ингээд асуудалтай санагдаж байгаа учраас та надаа ингээд ийм боломж гаргах боломжтой юу гэж асууна. Тэр бол бүр маш чухал заяа. Хэрвээ чи бүр ингээд очин бутаа шалгалтаа яг ямар хэл дээр өгөх вэ гэдгийг мэдчих юм бол чи бүтэн семестрийн турш штэ тий. Хэрвээ чи шалгалтаа англи дээр өгөх юм бол чи Итали хэл дээр хийх ямар ч хэрэг байхгүй заяа. Чи хичээлдээ очлаа Итали хэлээр хичээлээ сурчлаа. Бэлтгэхдээ ч юм уу тий өөр бусад юмудаа дандаа англиэр хийх ёстой болчихж байгаа байхгүй юу. Тэгэнгүүт би болохоор угаасаа л Итали хэлээр сурж байгаа юм чинь Итали хэлээр л өгөх ёстой гэд ингээд ойлгоцсон. Би ерөөсөө өөрийгөө ингэж англи дээр өгөх боломжтой гэж өөрийгөө бодож байгаагүй заяа. Тэгсэн чинь харин амар гоё юм. Манай Итали найз би бүр ямар азар нэг тэр хоёр найзтай байсан бэ гэж бодсон зав. Тэр хоёрт би одоо ингээ яана би ингээ амар санаа зовж ийн гэд хэлэхгүй юу. Тэгсэн чинь чи мэйл хичээл зүгээр асууж шээ юунд байгаад байгаа юм гээд. Тэг би яах юм бэ ингээл энэ тэргээл уурлах байлгүй гэлтэхгүй юу. Тэгсэн чинь манай хүмүүс юу яриад юм би бас ингээ англиар сурдаг. Тэнгүүт бид нар ингээ англиараа заримдаа ингээ спикингээ сайн өгч чаддгүй учраас Итали хэлээр өгчлөө багшаа гэдэг ингээ мэйл бичээд ингээ асуугаа гойд юм аа. Тэнгүүт бид нар заримдаа ингээ Итали хэлээр өгдөг гэж хэлж байгаа байхгүй юу. Тэгэл би тийм үү гэх тэр ерөөсөө мдээгүй байсан заяа. Түнхтэй шууд очингуудаа багш би англи өргөнө гэж болохгүй шүү угаасаа. Тийм учраас имэйлжээд ингэх боломжтой юу? Би ингээ гадаад оюутан штэ. Энэ тэрээгээ жоохон зовлонгоо арай ингээ юм өөртөө эргүүлэх маягаар арай зөөлхөн заа. Тэгэхгүй бол хит би ингээ гадаад оюутан юм чинь би гадаад оюутан гэд чи ингээд бусад хүүхдүүдийг бодвол хамаагүй л даван ирэх идэлнэ гэж угаасаа байхгүй заяа. Тэр багш нь угаасаа чамд өгөхгүй. Тийм учраас чи хит би ингээд хэлгүй штэ гэдгээрээ ингэж явахаас илүүтэйгээр багш та миний ингээ нөхцөлийг ойлгох боломжтой юу гэж ойлгох юм ээлдгээр асуух юм бол тэр багш нар зөвшөөрөх магадлал айгүй их заяа. Гэхдээ энэ нь болохоор нөгөө профессороос хамаардаг юм лээ. Жишээлбэл манай математик, физикийн хичээлдэр бидэдийг англиар өгөх боломжтой гэдгийгсэн. Эсвэргээрээ одоо түүх, тэгснэ дизайны багш нар маань ер нь англитэй тийм бол сайн бол биш. Тэнгүүд тэд нар угаас авахгүй. Шууд Итали хэлээрээ л өгч, Итали хэлээр сурж байгаа. Тийм учраас Итали хэлээр л гэдэг. Тийм болохоор чи аль болох боломжтой дээрээ яг мэддэг хэлээр өгвөл зүгээр. Надад бол шүү дээ Итали хэлээс илүү англиар өгөх нь надад илүү юм тухтай санагдана гэх юм уу. Итали хэлээр би ингээд үг болгоныг зөвгөөд яг ингээд энэ үхийг ч юу гэдэг үлээ гэж толгойд транслейт хийх хэрэгтэй байсан бол эсвэргээрээ англиар ах юм бол би ядчил ингээд мэдгүй байгаа юм гэсэн ингээд тойруулаад ингээд аваа гараа өөрийгөө аваа гарчих боломжтой хэл байгаа хгүй над дээр. Тийм учраас би ингээд англиар үхийг ингээд сонгоод нийтрээ гэсэн. Тэгээ бас дээрээс нь яг 2 дугаар семестр эхлэхэд хамгийн их хичээл дээр архитектурын техник теорийн хичээлээс байхгүй юу. Тэгээ багшаар очиод багш би ингээ гадаад оюутан дээр гэдгсэн чинь өө чи ханаас ирсэн ингээ тэгээ би Монголоос ирсэн гэдгсэн чинь өө би Монголыг мэдэн штэ чи Улаанбаатарт амьдардггүй гэж мэгэл заяа. Тэгэл би чи өө та мэддэм үү нэ тэрэ гэл ингээ багштайгаа хүртэл ингээ яриа үүсгэх боломжтой хоорондоо ингээ ярилцж байгаа байхгүй юу.
Тэгэл багшаа би ингээд англиар өгч болох юм гэсэн багш болохгүйгээд тэгвэл багшаа ядаж ингээд холж идэх үү гэдгсэн чинь за яхаа холиод хол гэж байгаа байхгүй. Тэнгүүд би ингээд бүтэн семестр эхлэхэд би нэг хичээлийг англи хэл дээр өгөх боломжтой шүү. А зарим мэдгүүнүүдаа ингээд англиар өгч хөвчий гэдэг юм уу нэг тийм эхлээд ингээд семестр эхлэхэд би өөрийн гэсэн плантай болчих чадна гэсэн үг. Тийм учраас энэ айгуу чухал гэж би хэлж байгаа юм. За тэгмүгтээ дараагийн зүйл маань болохоор таад багш дээрээ очиод энэ хичээл ер нь тэр багш нь хамгийн ихний хичээл дээр ер нь энэ хичээл яаж явагдах нэ тэрэ яаж дүнгийн систем гарах марах нэ тэрэ гэдэг юмнуудаа хэлж өгнө. Хэрвээ хэлж өгөхгүй байх юм бол эсвэл өгсөний дараа таад яг юм дэлгэрэнгүй мэдээлэл хэлээгүй байх юм бол таад очиод багшаа ингээд энэ хичээл дээр ямар юм аппликейшн вебсайтууд хэрэглэх вэ гэж асууна. Тэр нь юу вэ гэхээр Teams ашиглах уу, хичээлээ Teams дээр тавих уу, e-learning гэж бас байдаг. E-learning дээр ингэ байгаа юу, e-learning байгаа юу ингэ тэр хичээлийг би хаанаас үзэх боломжтой вэ гэдэг ч юм уу. Бас дээрс нь хэрвээ чи яг тэр хичээлийн тухай нэг жоохон суур мэдлэг дээр байхгүй байх юм бол багш би энэ хичээл дээр жоохон ийм суур мэдлэг байх байгаа даа. Тэгэхээр танадаа ингэ ер нь ямар ном хэрэглүүл зүгээр юм болоо ер нь хичээлээр ямар хуу ном тэр материалууд хэрэглэх юм болоо би тэднийг хаанаас олох боломжтой вэ? Би ингэ тэрийг жоохон мэдэхгүй байгаамаа гэдэг ч юм те. Тэгэж очино гэсэн. Тэгээ би нөгөө нэг ингэ хичээлүүд нь Teams дээр явдаг гэдэг би ерөөсөн мэддэггүй, e-learning дээр явдаг гэдэг мэдхгүй хичээлд яваад гэсэн зав. Тэгсэн чинь маань нэг ингэ дизайны багш чи ингэ наад ингэ орж ирэх болон чи хин яах гэж явж байгаа ингэ амар тэгдэд төсөхгүй амар ядаргаатай. Тэг би бүр ингэ ямар сонио ядаргаатай багш гэж боддог гэсэн зав. Тэгсэн чинь хөөх юм нь намайг ингэ чи e-learning дээр орсон уу, Teams дээр орсон уу гээл асуух гэдсэн. Тэнгүүд нь би чи ямар ядаргаатай. Яж яж нөгөө багш амар ажиллах би бүр нөгөө багшаас айгаад тэг ингэ хичээлийн хамгийн хар сунгатаа ингэ хичээл дуусан гот ингээс ингэ хүүхдүүд нь дандаа ингэ гараа авчиж гэсэн зав ингэ багштай уулзахгүй бол тэгснээ хонд зэрэгээр бүр уулзаад багшаа нэ тэрээгээд ингэ тэгсэн байсан бол яа би одоо ингэ хичээл дээр ингэ зовхгүй байгаа хгүй одоо хүртэл энэ хичээл үргэлжилж байгаа бүр бүтэн жилийн курс байсан тэгээд эхний семестр дээр би ингэ тэгээд алдсан учраас одоо яг ингэ юу хийх юм одоо хүртэл ингэ тийм яг эхнийхээ юугаар ингэ нэг тийм салан балан ингэ яваад байгаа хгүй юу тийм болохоор эхнээсээ гоё ингэ барьцтай явах юм бол чи цаашдаа шалгалтанд тэнцэх магадлал ер нь ингэ хичээлээ цаашдаа бүтэн нэг семестр бүтэн 2 семестрээ ингэ тэр хугацаанд ингэ менеж хийх боломжтой болчихно гэсэн. Чиний гарт ингээ гараад ирнэ гэсэн үг байхгүй юу? За тийм байна. Тийм болохоор таад ингээ Teams-тэй яаж орох вэ тэрээ. Тэгээд e-learning байгаа юу? Яаж болох вэ тэрээ гээд. E-learning дээр бол угаасаа бичингүүд ингээ сургуулиар гараад ирдэг учраас энэ дээр бол гайгүй байх. Тэгээд зарим хичээлээр бол байдаггүй. Teams дээр болохоор багш нь заавал чамайг ингээ нөгөө нэг чи request тавиулаад багш нь approve хийн. Эсвэл багш нь чамайг invite хийн гэсэн юм байгаа. Тийм болохоор тэр хичээлдээ Teams байгаа юу байхгүй юу гэж суугаад хэрвээ байгаа бол ингээ би мэйлээ танд үлдээе да надаа ингээд invite явуулах боломжтой юу гэдэг ч юм уу би линкийг хаанаас олох уу би ингээд заримдаа ингээд чи request явуулсан байгаа тэр профессор чинь чамайг авдаггүй тэгэхээр багшаа би ингээд тань руу request явуулсан байгаа та ингээд миний хүслийг аваарай тэр багш чинь ингээд сургууль хичээлдээ ингээд хүүхдүүдэд бүртгэдэг бол би ингээд нэрийг бүртгүүлэх гэсэн юм ингээд бүртгэл байгаа юу үний тэрийг гэдэг ч юм уу тиймэрхүү юмнуудыг ингээд эртнээс ингээд асуугаа явах юм бол тэр профессортэй ч гэсэн чи ингээд орж ирэх болгонд ингээд мэдлээ л өөний тэрийгээд ах юм бол цаа бас тий юмыг аль мэдхгүй ингээд дүн мөн гаргах дээр бас ингээд энэ тэрээ бас жоохон юм орж болох боломжтой. За жишээлбэл би физик дээр ерөөсөө ингээд нэг хүн амтандаа ингээд багш магшаа ярьдаг байсан хгүй. Тэг яг сүүлийн яг хэд хэдэн хичээл дээр багшаа би ингээд шалгалтын тухай ойлгохгүй байна. Би ингээд тэр хичээл орох юм орохгүй мó тий ингээд шалгалтууд нь яг л ихлээ гэд яриад тэг яг шалгалтынхаа уяраа багшаа би ингээд гадаад оюутан гинэ тэр гэсэн чи багш арай л ойлгоод эхэлж байгаа хгүй. Тэгэл би би яагаад энийг ингээд эхлээд ярьчаагүй юм бол хичээлээрээ багшаа гэд ингээд яваад исэн бол уг надад айгүй амар байсан юм байна да гэж бодсон заяа. Тийм учраас таад ер нь бол айл болох ингээд багш нартайгаа яриад ингээд өөрийгөө ойлгуулах гэж хичээвэл хамаагүй илүү ингээд ажилчин шууд ингээд хураагдаад амар гоё амархан болоод ирдэг юм байна лээ. За тэнгуүтээ дараагийнх нь хичээлээр ер нь ямар хуу хэрэгслүүд хэрэгэлтэй вэ? Одоо нэг юм хичээлийн хэрэгсэл зайлшгүй байх шаардлагатай юм туулсууд нь юу вэ гэж асуух хэрэгтэй. За энэ дээрээ штэ тий цуур одоо нэг юм мэдлэгчүүдэд байгаа штэ мат физик юм ч юм уу тиймэрхүү юмнууд дээр бол угсаа нэг хэрэггүй штэ дэвтэр балтай байхад л тэгэл бодлого бодоод явчихна. Нэг ямар асуудалгүй эсэргээрээ нэг юм арай жоохон мэрэгжлийн хичээлүүд дээр бол айгүй чухал гэдэг юм байлээ. Жишээлбэл над дээр би ч одоо архитектураа сурж байгаа штэ тэнгүүд архитектурын дизайн гэдэг хичээл орж байгаа байхгүй юу? Тэнгүүд би ингээд нэг хуваараа арчаал за архитектурын дизайн юм байна гингүүтээ нэг тийм А4 дэвтэр энд тэндээс ингээд хайж олоод тэгэл ингээд нэг шаардлагатай ингээд өөрийнхөө сахан ингээд таамгаар авсан байхгүй бүх юмнуудаа. Тэгсэн чинь ингээд очисон чинь А4 дээр зурдаггүй А3 дээр зурж мурдаг заяа. Тэгээ би юусэн ингээд мэдгүй тэгээд хүүхдүүдийг харчаал А3 юм байна гүнгөтэй очингуудаа А3 гэж бичсэн дэвтрийг авцсан чинь шал өөр заяа. Тэгээ тэр 8 том байж таарад тэгээ бүгдийг ингээд би зүсч өмсчихсэн ахгүй юу. Тэгээд яаж зах тэр нэг ингээд хэдхэн ширхэг тэгээд хэдхэн зураг зураал дуусчин заяа.
Тэг яаж хад амар үнэтэй. Тэнгүүт би ингээд нөгөө өмнөх бичлэг дээр хэлсэнчлэн айгүй юм зузаан бар юм нөгөө нэг бичгийн цааш шиг юм очиж авч ясаа дэргээ хэлжсэн шүү дээ. Тэг би ерөөсө багшаас нэг ч удаа багшаа би яг ямар юмнууд хэрэглэх ёстой юм бэ гэж ерөөсө нэг ч асууж байгаагүй байхгүй юу. Тэг би угаасаа л энэ хүүхдүүд мэдчихэж байгаа болохоор л хаад ирсэн юм байна гэж боддог байсан чинь яг үүнд эхнийхээ хичээл дээр хэлдэг байсан юм байна. Би нөгөө нэг хичээлээсээ хоцорж ирсэн учраас нөгөө юмнуудыг мэдэхгүй байгаа шүү дээ. За тэгсэн чинь харин 20 дугаар семестрээс нөгөө нэг архитектурын техник гэдэг хичээл орж байгаа байхгүй юу? Тэгсэн чинь тэр хичээл дээр ингээм хамгийн ихний хичээл дээр за ийм шугам орох хэвээр, ийм цаас байх хэвээр, тэр цаасныхын зузаан нь ийм байх хэвээр, харандаа ийм хэрэглэх хэвээр, тэр харандааных нь үзүүлэгчийн хүртэл ингээд хэлж өгж байгаа заяа. Тэгсэн тэр харандаанд ингээд HB-тэй 3B-тэй байх хэвээр, нүнгтэй үзүүлэгч нь 2 мм-тэй байх хэвээр гэдэг ч юм уу. Бүр ингээд наривчилж хэлдэг байсан байгаа байхгүй юу? Тэгсэн чинь би юусоо мэдээгүй. Тэгээд ямар азар би одоо ингээд тэр хичээлийнхаа эхний хичээл суусан тий. Эсвэргээрээ би одоо нөгөө нэг архитектурын дизайн гэдэг хичээл дээрээ ядаж ихний хичээл дээр багш дээр очиод энэ дээрээ багшаа яг ямар хуу бичиг хэрэгсээ одоо энэ дээр юмнууд хэрэг болох юм би ерөөсөө мэдэхгүй байна гэх юм бол багш чинь за ингэх хэвээр тэгэх хэвээр гэд хэлээд өгч штэ. Тэгж яхад ингээд би ерөөсөө асууж байгаагүй дандаа ингээд тамгаар авцсан зарим юмнууд нь одоо хүртэл хэрэглэгдээгүй ингээл амар олон юмнууд надад байгаа. Эсвэргээрээ энэ чинь ингээд хитүүлээ чинь явроогоор бодоод үзэхээр хитүүлээд айгүй их мөнгө штэ юу нь бол тэгэл айгүй хэрэггүй юмнууд авцсан эсвэл арай тохиромжгүй буруу юмнууд авцсан гэдэг ч юм тийм юмнууд айгүй их байгаа учраас таад ер нь бол нэг тийм багшаасаа айж имээгээл за ингэх байх гэж юусоо бити таамаглаарэ зүгээр л очиод асуу зав. Мэдхгүй юм л байвал зөв багшаасаа очиод асуугаарэ. За юу. Энэ хэл орооцолтодох юм. За тэгээд нь штэ тэ за энэ ингэ болчихж байгаа заа. Тэнгүүт чи хичээлээ яаж авахыг мэдчихэж байгаа. Тэнгүүтээ яг ямар платформны дээр явахыг мэдчихэж байгаа. Хичээл дээр чинь ямар төвсөл хэрэг болох вэ гэдгийг мэдчихэж байгаа. Чи хичээлийн төгсгөлд ямар шалгалт өгөх вэ гэдгийг мэдчихэж байгаа. За одоо штэ тэ хамгийн чухал бас айгу хэрэг болдог хэсэг нь юу вэ гэхээр сурагчид би штэ ингээд хичээлээсээ хоцроод ирсэн учраас манай тэр одоо ингээ хүүхдүүд бүгдээрээ ингээд хоорондоо фракцлаад аль хэдийн найзлаад ингээд угаасаа би тэр дунд нь орох ямар ч боломжгүй болцсон байсан байхгүй юу. Тийм учраас очиод би бол ингээд угаасаа амар одоо л ангийн найз нэг тэр юуч байхгүй. Гэхдээ яг асуудаг хэдэн хүүхдүүдтэй. За тэр хүүхдүүд маань надад бүр амар хэрэг болдог заяа. Тэгээ хичээлээр бас ингээ байхдаа ингээд юу ч ингээд уурахгүй ингээд юм тэнэг нэлэн хойлог шиг явж болохгүй хичээлээ тарчаад үү сайн уу нэ тэрийгээд эсэмсэм ядаггүй ч гэсэн сайн уу юу байна энэ тэрийгээд нэг ганц хоёр асуултаа ингээ явж яхан бол дараа нь чамд аягүй зүгээр. Тэгээд тэр хүүхдээс чи юу асуух вэ гэхээр эхлээд эхний хичээлээр очингуудаа нэг ажууд асууж байгаа хүүхдтэй ч юм уу. Өө чамд ингээд хичээлээ яаж явж байгаа? Би ингээд осоож ирсэн юм аа. Нэг тэрийгээ бас хүүхдүүдтэйгээ ингээд яриа өрнүүл заяа. Би бол ингээ хамгийн ихний хичээлээр очингуудаа би ингээд өнөөдөр яг ирж байгаа маа. Энэ хичээл юу ямар платформ дээр яаж явд юм бол би энэ хичээлийн юу яг яаж явдгийг ерөөсөө сайн мэдэхгүй байна. Чи мэдж байгаа юу гэдгсэн чинь бас тэр охин яг надаас яг нэг хичээлийн өмнө ирсэн охин байсан байхгүй юу. Тэгээ өө мэдхгүй штэ нэ тэрийгээд тэгээ тэр охинтой гайгүй найзд болоод хоёлаа хамт суух юм уу гэв. Тэгээ хамт суугаад тэгээд тэр охин өө ингэж тэгж багш юм авчираарай гэсэн тэрийг аваад ирээрээ гэж мэгдэг заяа. Тэгээ угаасаа чи ингээд би гадаад оюутан би ингээд хятад хэлтэй сайн биш болохоор чи ингээд багш ингээд юм авчираарай эсвэл тэнд уулзъя шүү энд уулзъя шүү гэдэг ч юм тийм юмуд айгүй хэлдэг заяа. Эсвэл тэнд ийм шалгалттай эсвэл тийм ийм одоо юу гэдэг юм багийн ажилтай шүү өдр гэж багш нар нь хэлдэг. Тэнгүүт тэр болгоныг би ингээд нэг амар сайн ойлгохгүй явчвал ингээд дараа нь ингээд надад хэцүү шүү дээ. Тийм учраас чи надад ингээд багш иймэрхүү юмнууд хэлэх юм бол надад ингээд хэлжээж болох уу? Би жоохон сайн ойлгохгүй байна гэж мэх юм бол тэр хүүхдүүд чинь дараа нь ингээ хичээлийн дараа өө ингэсэн шүү тэгсэн шүү гэж хэлдэг. А сэргээр тэр хүүхдүүд чинь мартчих юм бол чи жоохон сануулаад сайн уу багш өнөөдөр жоохон нэг иймэрхүү юмнууд яриад ах шүү гэсэн чи надад арай илүү дэлгэрүүлээд тайлбарлаад өгч болох уу нэ тэрээ тэгэд хэлснийхэн дараа өө заастаа баярлаа чи айгүй ингээ надад их тусалдаг шүү өдр гэж мэгээд жоохон ингээд ингэж явахгүй бол болдгоо юм байлаа. Тэгэхгүй бол хэд ингээд багш дээр очивол багшаа гэдэг бас нэг бодлын нөгөө багш чинь амар ядаргаатай болчих болов. Би бол тэгж боддог. Хүнд ингээ очиод байн ингээд ах юм бол тэр хүнд нь гай болчих болов дээ л гэж амар их боддог заяа. Тийм учраас ингээд аль болох ингээд олон хүнээс ингээд мэдээлүүд авахгүй чичээдэг. А бас дээрэс нөгөө нэг одоо шилбэл хичээлийн хэрэгслийг чинь ингээ хаанаас олохоо мэдэхгүй болчих молдохгүй хэсэг байгаа хгүй юу. Тэнгүүт 2 3 хүүхдүүдээс суугаад хаанаас авсан аваад тэгэл өө би эндээс олсон шүү тэндээс олсон шүү чи тэндээс очиод авахд болно өдр гэж хэлж байгаа хгүй. Тэнгүүт нь өө заастаа баярлаа гэж очиод авчих гэсэн үг. Тэгэхээр давхар чиний ингээ мэдээллийн сорсууд чинь айгүй их болчихно. Тэг хичээлдэр ойлгоогүй юмнуудаа чи ингээ батлаад асуучин. Бас дээрэс нь би нэг хичээлдэр суусан гэж надад ингээд тэмдэглэлээ өгч болох уу? Эсвэл одоо юу гэдэг юм би ингээд энэ хичээлүүдэд дахиад автах гэсэн юм аа. Би ингээд миний тэнд дотом шиг байна чи надад ингээ явуулах боломжтой юу гэдэг ч юм уу.
Гэх мэтчлэн ингээд аль болох ингээд хүнтэй наануу цаануутай ингээд үнэхээр амар найсад бүр ингээд чичрээд байхгүй ч гэсэн наануу цаануутай байх юм бол бас учиртай юм байна гэж би бас бодсон. Тэгээд би одоогоор нэг 3 хүүхдээ нөө би 3 хүүхдээс ер нь баг байнгын асуудаг. Тэгээд ингээд дээжлээд асуучдаг. Тэгээд тэр 3 хүүхд нь арай гайгүй нөгөө юм англи хэлтэй. Яг Итали хэлтэй хүүхдээс асуух нь надад жоох амар ядаргаатай санагддаг. Тэр хүүхд нь ерөөсөө намайг Итали хэлтэй сайн биш гэдгийг мэдж байгаа ч гэсэн тэр хүүхд өөрөө англи хэлгүй учраас дандаа италиар хэлж өгнө. Төгөд битсэн чад болгоныг би ингээд ойлгохгүй байх юм бол ингээд орчуулаад ингээд хахаар надад жоох амар ядаргаа төгтөөс байдаг. Тэр хүүхдэд ч гэсэн төгтөөл хахтай хэрвээ би англиар бичих юм бол тийм учраас арай л нэг тийм англитэй хүүхдтэй нэг жоохон найзлаад ингээд найзлах нь зөндөө би нэг амар найзлдаг. Ер нь бол ингээд юу ачдаг. Ингээ англиар чадалчвал арай амар байдаг. Тэнгүү тэр хүүхдүүд чинь тэг би сайхан нөгөө нэг ингээ тэр гурван хүүхдийнхаа ингээ хоёроос нь хоёрлоо яг ижилхэн ингээ мессеж явуулцаахгүй юу яг ингээ юм асуугаад тэгсэн чинь нэг нь болохоор яг Итали хэлтэй хүүхд болохоор ингээ Италиар нь хариулцаа. А нөгөөх нь болохоор намайг нөгөө нэг Италиар ярьдаггүй мэдж байгаа учраас англиар ингээ над руу хариулцсан. Тэгээ би нэр би хүүхдтэй англиар шаталж болно шүү дээ гэд бодож байгаа байхгүй юу. Тэгэхээр бас аль болох ингээд англи хэлтэй хүүхдүүдтэй ингээд ганц хоёр ингээд хамбал дараа нь ч гэсэн чамд энэ нөгөө нэг team work хийнгүүт ингээд чи ингээ ганцаарх нь үлдэх нь ч чамайг ингээ авахааргүй болчих юм бол бас тэр хүүхдүүдээр чи ингээд багийнхаа хүүхдүүдийг сонгоцсон уу өөрчлсөн үү нийтээрээ яаж нэг ингээ ганц яг нэгэн хүүхдэд найдах биш бас яг хэд хэдэн хүүхдтэй ингээ наануу цануутай байвал бас гэж учиртай юм байна лээ. Тэгээ одоохондоо бол бид нар ингээ яг team work дээр эхлэегүй байгаа. Гэхдээ энэ семестр болохоор ректорын түүхийн хичээл дээр бол хийн гэсэн. Тэгэхээр тэр үед яг энэ маань ажиллах байх гэж би бол бодож байна. Гэтэ ямар ч тач тэр хүүхдүүд нь бүгдээрээ дүүрчүүл бас жоох хэцүү байж магадгүй. Гэхдээ тэр үед нь ямар ч тач үзье. За тэгэхээр таад ойлгосон байх. Би бас арай их нуршихгүйгээр яг ингээд юмрхүү мэдээлэл өгчүүлээг зүгээр юм байна гэж бодсон. За тэгээд таад нэгт профессортойгоо гайгүй яриа хүрээтэй байх хэрэгтэй байх нэг ихний хичээлээрээ. Хоёр дахь дээр нь болохоор нэг Итали хүүхд дээр очиод ч юм уу те эсвэл өөр арай л олон улсын хүүхдүүд бас байдаг. Манай ангид хоёр байдаг. Тэгээд тэр хоёр дээрээс очиод бас жоохон зовлон ижил учраас ингээ хоорондоо энэ нэг дээр мэдээлэлүүдээ солилцдог. Тэгтээ ингээд олон улсынх байхаас илүүтэйгээр Итали хүүхдээр нь очиж юм бол тэр чинь яг өөрөө нөгөө нэг ойлгож явж байгаа хүүхд байгаа шүү дээ. Тийм учраас тэр хүүхд нь хамаагүй л мэдээлэлтэй хамаагүй л ойлгоцтой байдаг учраас бас арай зүгээр байдаг юм хүм асуухад. За тэгээд ерөөхдөө бол ингээд эхнээсээ энэ тэрэ би ойлгохгүй байгаа шүү. Надад ингээд тусламж хэрэгтэй байгаа шүү. Ингээд би нэг иймэрхүү юмнуудыг мэдгүй байгаа шүү гэд хэлчих юм бол чи угаасаа л ингээд мэдгүй байгаа нь үнэн юм чинь чамд дараа чинь тэр хүмүүс чамд туслаад арай илүү дэмтэй явах ер нь боломжтой байдаг. Тийм учраас яг энэ зүйлсүүдийг хийгээд үзээрэй. Тэгээд чиний семестр хамаагүй илүү амархан болно гэж найдаж байна. За тэгээд энэ хүртэл үзсэнд маш их баярлалаа. Тэгээд хэрвээ таад энэ яг иймэрхүү мэдээллийг гэхдээ би яг ингээд бүтэмжлэг болгож оруулдаггүй ч гэсэн арай л богинохон тэгээд Италитай холбоотой мэдчилтгүүдийг үзэхийг хүсвэл миний Facebook байгаа. Бас дээрэс миний Instagram байгаа. Тэгэхээр та энэ хоёр руу ороод тэгээд миний рилсүүдийг үзэх боломжтой шүү. Тэгээ би удахгүй бас яг профессорууд маань хэлсэн яг ийм вебсайт байдаг нэ тэрэ гэдэг айгүй хэрэгтэй зүйлсүүдийг постэр болгож оруулах гэж бодож байгаа. Тийм учраас та намайг дагаарай. За тэгээд энэ хүртэл үзсэнд баярлалаа. Баяртай.